Бүтэн жилийн турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Бид өнөөдөр улиран өнгөрч буй хуучин ондоо хийж бүтээсэн зүйлээ өнөөдөр дурсан дүгнэн ярих болно. Өнөөдөр манай Digital Channel телевизийн номын танилцуулга нэвтрүүлгээр нэгэн номыг танилцуулах болно. Бизнесийг амжилттай удирдан явуулахад маркетинг гэдэг ойлголт, маркетингийн мэдлэгүүд зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн үед дижитал маркетинг гэх ойлголт гарч ирсэн. Хүн өөрийгөө хөгшөрсөн гэж бодож болдоггүй юм байна. Энэ номыг би уншаад нэлээд хэдэн ногоон олсон. Жаргал энэ дижитал маркетинг гэсэн цахим номыг уншаад нэлээд хэд ногоон олсон гэд өчигдөр гайхуулаад байсан. Би югаараа дутах юм. Өнөөдрөөс эхэлж энэ номыг уншиж өөрийн ши амьдралд хэрэгжүүлж хэдэн ногоон бас олж авна. Манайхан сайн уу? Би өнөөдрөөс эхэлж та бүхэндээ өөрийнхөө хөгжилтэй түүхийг хуваалцахаар боллоо. Та бүхэн намайг дэмжиж subscribe, like дарж, share хийгээрэй. Одоо та инехэд билүү? Натаа хамтаагаар. Өнөөдөр би өөрийгөө хөгжүүлэх өдөр. Би ном унших гэж байна. Муур хулганы үлгэр ямар сонирхолтой ном юм бэ дээ. За тэгээд үргэлжлүүлээд ярих уу? Өнөөдрөөс эхлээд би эрүүл амьдралд орно. Баг зэрэг нүүрс ус хэрэгтэй штэ. Амралтч бас дасгалын нэг хэсэг штэ. Өнөөдөр бол амжилттай эхлэл. Маргааш үргэлжлүүлнэ. Бид хамт байсан та нартай баярлалаа. Манайхан сайн уу? Та манай Digital Channel-ийн хамтаа инээцгээ болон тавтай морил та инехэд билүү? Би марцчих гэж манайхан лайк дарж share хийх мартваа. За эхэлцгээе. За хамгийн хэцүү шатраа орж ирж байна. Цаг яваа. Онгой ирч. Нэг суманд нэг ганцхан биш ээ хоёр шүтэн унтсан ингээд нэг хүн нилээ удаж л те. Тэгсэн чинь болохоо байгаад нэг алтан шүт хийдэгч. Тэгээ тэрийгэ гэртээ сууж хагаад нилээ хүн амтнд гайхуулмаар санагдаад алтан шүтээ гайхуулмаар санагдаад нэг гуанзанд ороод шүтээ яралцуулаад ямар хоол байна дэ гэсэн чинь урдаас нөгөө гонцныхын зөөгч нь дөөр алтан шүттэй тэгсэн урдаас нь янз бүрийн хоол байна дэ гэсэн чинь урдаас нь эцсэндээ бутууд уурга оёдоо гэсэн. Өнөөдөр манай сувгийн дэд хичээлээр хиймэл оюун ухаан гэж юу вэ гэсэн хичээлийг нараа та бүхэнд орхиолно. Одоо хичээлээ эхэлцгээе. Сайн бацхан уу? Намайг Нараа гэдэг. Жил гарны өмнө хиймэл оюун ухаан гэж яг юу байдгийг огт мэддэггүй байсан мөгөө. Сонсох бүртээ гайхаад энэ одоо яг юу байд юм болоо гэж бодоод сониуч зан хөдлөөд судлаад өнөөдрийг хүртэл суралцаад тоо томшгүй олон програм басан болоогүй туршиж үзсэн байгаа. Өнөөдөр манай Digital Channel сууг онлайн сургалтаараа Open Art буюу хиймэл оюун ухаанаар дуу хоолойгоор яриулах эхний хичээлийг заах болно. Та бүхэн түрүүтэй хамт байгаарай. Энэ нь яагаад хэрэгтэй вэ гэвэл магадгүй та англиар presentation хичээл яриулах болвол та өөрийнхөө дуудлага аялгаасаа ичиж байгаа бол хиймэл оюун ухаанаар яриулах боломж нэгдсэн. Тэдгээр хүмүүст хиймэл оюун ухаанаар өөрийнхөө оронд яриулах боломж нэгдсэн гэсэн үг юм. Та манай хичээлийг дагж хийж үзээрэй. Тэр өнөөдрийн бичлэг бол хэрхэн текстийг аудио болгох талаар зааж өгөх болно. За тэгээ та хэд маань энэхүү YouTube сувгаа дагаагүй бол яг одоо дагаад бичлэгээ үзээрэй. Одоо хэдүүлээ өнөөдөр шууд текстийг аудио болгохын тулд openart.ai гэдэг энэ сайт руу орж ирэх ёстой. Тэгээ энэ сайт руу орж ирээ та хэд маань ямар ч тач Gmail хаягаараа нэвтэрч орж ирэх ёстой байгаа. Өнөөдөр бид хичээлээрээ Openart-ийн давуу талуудыг заах болно. Энэ хичээлийг Openart-ийн суурин төлөөлөгч Дэвид заана.
та бүхэн анхааралтай хичээлээ үзээрэй. Сайн байна уу? Намайг Дэвид гэдэг. Юуны өмнө Digital Channel-ийн сувгийг үзэж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр та бүхэнд Open Art-ийн давуу талуудыг танилцуулах болсондоо баяртай байна. Хэн талбайг түүмэрдэж, тосгон болгодгийг түвээж, ард иргэдийг хөнөөж, амар тайвныг эсэв. Гэтэл цөсөх дэрлэх баатар аимшиг нуутай тулдаж, тэрний толгойг тас чавчин хаяв. Луу хэдий өгсөнж, алт хүчин тэрний нүдэнд дүрлцэн үдэжээ. Хэдэн мянганы дараа даяанчил явсан хөгшин лам тэрхүү чулууны нүдийг олж өөрийн сүмдээ шүтэн болгон залав. Тэр чулуу дээдлийн шүтвээс авгаа хүчийг олдог байв. Чулууны хүчийг мэдсэн хар хүчний дайчид сүм рүү довтлож чулуу улаан авч гинэ. Ойлон улсын хаан хар хүчинтэй цэрэг хөдлөгн дайдаж Зевсгийн хүчээр тэр чулууг улаан авчээ. Луугийн нүд чулуу Солонгосын хааны музейд хадгалагдж байгаа хүчсэн нэгэн нэр зартай хулгайчид хөлс өгөн хулгайлуулахаар болов. Зартай хулгайч тэрхүү чулууг хааны ордноос хулгайлж орс сураггүй алга болжээ. Би та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Намайг Мишель гэдэг. Цаашид энэ платформыг хариуцаж ажиллах бөгөөд ямагт платформын чат дээр байх болно. Тус платформ нь Амгай би эрд сэрмэчийн өмнө нүд халаар бол эрдэнэ Монголын өрс биш. Нийтийн он тооллын 1146 онд Монголын Амгай хаан цөөн дагалдаа дагуулж татар иргэнд охиноо хүргэхээр утсанд татарын ахлагч Тэмүжин үг Амгай хааныг барьж Алтан улсад хүргэжээ. Харигс гэрцгийн Алтан хаан тэрнийг анидаар нь модон илжигэнд хадаж алав. Эртээрээгүй эдэн баатар чалгарч танай муу жандалчныг модон илжигэнд хадах юм. 5 хурууны хумцаа илэгтэл 10 хуруугаан барагдтал өшөөгөө жаавал авах юм аа. зарын нэгдсэн платформ юм. Зар сурталчилгаа байхаас гадна таны чөлөө цагийг өнгөрөх кино, видео контент, сошиал тренд гээд олон сонирхолтой зүйлүүдийг оруулсан бол. Энэ бүгдийг дурсан санахад сайхан байлаа. Одоо Мишельдээ баяр хүргэе. Учрыг нь Мишель өөрөө та бүхэнд дуулгах болно. Би та бүхэнд оны төгсгөлд нэг баяртай мэдээ дуулахад таатай байна. Манай Digital Channel суваг маань өөрийн платформтой болж байгаа. Энэ нь гадаадд амьдарч буй монголчуудад зориулсан дижитал зарын нэгдсэн платформ юм. Би энэ платформыг хариуцаж ажиллах болсондоо маш их баяртай байна. Энэ платформд олон сонирхолтой зүйлийг оруулж өгсөн байгаа. Та бүхэн надтай хамт байгаарай. Баяртай үзэгчдээ шинэ оноо баяр баясгалан өрн тэмдэглээрэй.